Окей, another message. Өөрийнхөө үн цэнийг мэдэх, үн цэнтэй байх гэдгийг би нэг өөрийнхөө ойлгосноор, өөрийн амьдралын туршлагаас ойлгож ухаарснаар тайлбарлая заяа. Өөрийн хүсэж байгаа юм аа. Бид нэг дэлгүүр орж байхад нэг гоё ингээд яг л миний авахыг хүсэж исэн юм ингээд байж идэг. Тэнгүүд тэр нь ингээд жоох үнэтэй. За тэнгүүд хажууд нь жоох ингээд хямдхан тэгээд ингээд хүчний ингээд яг бүтэн ингээд гоё сэтгэлийг татахгүй нэг тийм хоёр юм байж хаад бид нар ингээд хямдханыг авчдаг тийм мөнгөө бодоод уул нь ингээд үнэтэйг нь авах мөнгө байсан ч гэсэн хямдханыг сонгоод за энэ л авчи. Тийм үнэтэй юм авч яхаар оронд нь одоо тийм аваад хүүхдүүдэд тийм аваад орё гэдэг. Энэ жижигхэн үйлдэл шүү дээ. Би энэ хүссэн юм аа би хүртэх хэрэггүй. Би нэг яг бүр ингээ авахыг хүсэж байгаа юм аа. Би авах хэрэггүй. Би энэ хямдхан л надад болно. Би ерөөсөө л ийм л үнэтэй. Гэсэн мессежийг цаанаа өгч идэм аа. За энэ нь шүү дээ. Нөгөө талаараа чи үнэтэй хувцас, үнэтэй готл өмснөөрөө чи өөрийн одоо хүн цэнтэй гэсэн үг яг тэр бол чиний үн цэнийг тодорхойлохгүй. Үнэтэй готл цүн өх одоо ямар брендийн үнэтэй хичнээн юмар ингээд аваад өмсөөд чи тэрнээсээ ямар ч үе татгалзаж чаддаг. Эднийг чинь бүгдийн одоо тэр үнэтэй цайтай бүх хувцас хонорыг бүгдийг авч хайсан ч би зүгээр би угаасаа бүтэн эднэртэй энэгүй би үн цэнтэй гэдгээ мэддэг тийм эмэгтэй жинхэнэ үн цэнтэй. Харин тэр үнэтэй готолцсон үг одоо юу гэдгийг тэр брендийн үнэтэй одоо заавал брендийг холбоотой үнэтэй одоо нэг тэр зүйлсийг амьдралынхаа гол юм болгодог. Тэднийг одоо нэгийг нь алдахаар бүр араас нь харамсч уйлдаг. Өөрөсөө тэднэргүй л бол амьдарч чадахгүй. Тийм байх юм бол тэр зүйлс чинь үн цэнийг тодорхойлоод байна. Чи тэрнгээр ямар нэг дутуу юм нөхөд байна. Тэргүүл бол би бүтэн биш ээ. Би үн цэнтэй биш ээ гэж харваа ертөнцид хэлж байгаа. Өөрийнхөө үн цэнийг харуулж байгаа зүйл байна. Энэ зөвхөн эд материал дээр биш хүн дээр байна. Нэг хүн ирлээ одоо юу гэдгийг одоо харилцаанд орлоо тий. Татны харилцаанд үерхэд ингээд явлаа. Тэр хүнээс салах боллоо. Явуулж чаддаг. Би зүгээрээ за ингээд зам нэлэхгүй бол баяртай. I'm fine. Харин эсэргээрээ нөгөө хүнтэйгээ зууралтаа би чамгүй л амьдарч чадахгүй чи яаж намайг ингэж чадж байна би чамдтай бүхнийг зориулъя үлдээч гэд ингэж зуураад байдаг бол тэр хүн бас л чамайг бүтэн болгож байгаа тийм мэдрэмж өгдөг чи тэр хүнгүүгээр хинч биш одоо амьдарч чадахгүй гэсэн тийм мессежийг өгөөд өөрөө би үн цэнэгүй би чамгүй л үн цэнэгүй эсвэл би энэ хувцсгүй бол үн цэнэгүй гэсэн мессежийг өгч ийм шүү. Тэгэхээр штэ үнгүй юм. Тэгээд ингээд үнгүй юм өгөөг өнгөт ингээд очиж авдаг тийм. Бид нар ингээд юу ямар гоё авъя. Тэгэл амар гоё таалагдал тийм. Үнэхээр хэрэгтэй юм ингээд үнгүй сампл мамблхөр авчдаг. Тэнгүүд үнэтэй байнгут нь ой шиг. Үнэхээр гоё ингээд таарчсан гэсэн ой шиг одоо ийм үнэтэй юмараа яадгийн гээ хямдхныг авчдаг. Эсвэл одоо иймийг одоо энд зарцуулж яхаар өөр юм зарцуулж юм. Яг хүсэж байгаа юм авч чадахгүй байна гэдэг чинь би хүссэн юм авах хэрэггүй л гэсэн мессежийг хорвоо ертөнцид өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өөртөө оруулж байгаа хөрөнгө оруулалт яг хэрэгтэй юм авч чадж байгаа. Тэр үйлдэл жижигхэн үйлдэл чинь энэ чинь заавал том юм дээр байгаа алдгүй. Нэг гоё кофе шопын гоё кофе ингээд ороод уух тэг ингээд хүссэн кофегоо авч уух. Эсвэл за кофе шоп хүнтэй зүгээр юм бэлэн дэлгүүрийн кофе аваад уучи гээд хүслээ ингээд яагаад жижигрүүлээд өөрийнхөө үн цэнийг жижигхэн болгоо тэр хямдхан одоо юу гэдгийг тэрийг ингээд авч байгаа нь би үн цэнвэ би тэрийг хүртэх хэрэггүй л гэсэн мессежийг артаа өгч идэв юм аа ээжүүдээ. Би нэг зүйл нэмж хэлмээр санагдлаа. Үн цэнээ мэддэг юм ихтэй. Юмыг бодлож авах та. Үнтэй нөө хямдхан байна хамаагүй. Зөвхөн өөрийн хүсэж байгаа, өөрийн хэрэгцээг хангасан, өөрт таалагдж байгаа юмыг л авдаг. Тиймээс биш үнтэй юмыг одоо олон хүн хэрэгэлдэг, олон хүмүүс шуурж ийн гэж авдаг. Хямдхан юмыг болохоор би хямдхан юм авчвал миний үн цэнийг унах чинь гэж бодож ингэж авдаг гэсэн. Зөвхөн өөрийн хүссэн юмыг үн их байна баг нөлөөлөхгүйгээр авдаг.
хямдхан юм байрлаа гэд тэрний үнц нь унахгүй, үнэтэй юм байрлаа гэд миний үнц нь өсөхгүй, энэ хоёр ямар ч миний өөрийн жинхэнэ үнцэнд нөлөөлөхгүй гэдгийг мэддэг. Тэгж одоо хүссэн юм аа. Яг ингээд хэрэгцээтэй хүссэн юм авч чаддаг. Юусш одоо юу гэдгийг тим одоо брэнд имийг бариул хүмүүс гоё гэж хэлнэ. Тим брэнд имийг бариул одоо тим хэрэглүүл би тим харагдана гэдэг тим ерөөсөө надад энэ одоо юу гэдэг ямар нэг үнцэн өгнө гэсэн тим суурин дээр биш гэсэн үг. Зөвхөн эд материал дээр материалын зүйл дээр биш, харилцаанд шинэ хосын харилцаанд өөрийн үнцнийг мэддэг эмэгтэй өөрийн хил хязгаарыг тогтоож чаддаг. За өөрийнх нь хүсэл хэрэгцээг ойлгож хүндэлдэг. Сэтгэл хөдлөлийг нь ойлгож хүлээж авч зай гаргаж өгдөг. Хүслээ хэлэхэд, сэтгэл хөдлөлөө мэдрэмжээ хэлэхэд түүнийг нь хүлээж авдаг. Тийм хүнтэй харилцаанд орно гэхээс одоо ганцаараа байснаас тэ хинж яах вэ гэдэг чинь тий. Ингээ өөрийнх нь хил хязгаарыг даваад эсвэл өөрийг нь хүндлэхгүй хаахгүй байхад л ингээ хамт байгаад байдаг. Тийм биш. За харилцаанд ороод явж явах ингээд харилцаа эхлээд явж явах явцад үл хүндэтгэх. Одоо юу гэдэг хил хязгаарыг давах, хүсэл хэрэгцээг нь сонсохгүй байх. Тийм хүнээс байгаа тохиолдолд өөрийгөө тийм үн цэнгүүгээр мэдрүүлэх, үл тоож, тэгж харцж байгаа харилцаанд шууд гарч чаддаг. Ямар ч юм зууралтах, би энэ хүнгүй бол яана ингэхгүй. За уучлаарай. Ингээд бидний харилцаа дуслаа. Чи миний ингээд хүсэж байгааг өгч чадахгүй. Зүгээр би ингээд зүгээрээ би хүнийг явуулж чаддаг. Энэ бүгд орно. Миний ойлгож сурсан өөрийн туршлагаар олж сурсан зүйл. Бэлээ шүү. Би бас ингээд дандаа юм хямдруулж авдаг. Дандаа өөрийгөө ингээд би ер нь чип энтер гэж бүр ярьдаг байсан заяа. Би ер нь чип ингээд би чип хүн би ингээд хямдхан юм авдаг энтер гэдэг. Би ахиж хизээч тэгж өөртөө хэлэхгүй. Би ахиж хизээч өөрийг хүсэж байгаа юм аа орлуулж хямдхан юм авахгүй. Үгүй. Тэр ээжүүд бас хэлмээр санагдлаа. Энэ дээр бүх зүйлээр нь үйлчилгээ, одоо гоо сайхны үйлчилгээ, сургалт, семинар бүх зүйл. Та намын юучгүй байхдаа ч гэсэн үнцэнтэй. Бүтэн дүүрэн. Өөртөө нэг сайн хэлж байгаарай заяа. I love you.